Халбаг. Сэрэ байна. Халбаг байна. Маргааш ч өгч магадгүй болохоор өнөөдрийн амьдралын өнгийг мэдэрцгээе. Өрөөнд доор манай дараагийн подкаст эхэлж байна. Yes. За тэгээд энэ удаагийн подкастын сэдв маш халуухнаар эхэлж байна. Ам хасчихсан. За хоёр сая яриан дундаа гаргаж ирээд ярихаар шийдээ. Гив гинт шууд ингээд сетап бидрээ тавиа те. За энэ маш халуухан сэдв бол шоудлт сэдв байна. За энэ юу сэрэ болохоор яг шоудаг хүний perspective-с би болохоор шоуд үзээгүй тий сонсогчийн зүгээс нь сонсоод тэгээ зөв reaction нэгээд хэлээ явнаа. За наа энийг амар шоуч ингээд зарлчих. Би өөй өсрэл би Монголын бүх бааранд орж үзээгүй. Би Монголд ганцхан бааранд орж үзсэн. За би Солонгост бол би хүндээг бол дуусгасан. Хүндэг. Шоуны хатуу. Шоуны гудамжийг бол дуусгасан. Окей. Би хүндээ Солонгост зөндөө шоуны гудамж байгаа штэ. Хүндээ, Итэмон, тэ Мёндон гэл зөндөө шоуны гудамж байгаа. Тэгэхэд би Мёндон Flex гэж тэ. Мёндон л хайлт очиж үзсэн. Тэвэн л бүр очиж үзээгүй. Тэгээ ер нь бол хүмүүсийн ярианаас сонсох нэ. Мёндон бол ер нь гадаадчуудын тийм амар том дэлгүүр байдаг. Шопинг мол гэж байгаа байхгүй. Шопинг стрит. За тэгээд Итэвэн болохоор ерөнхий нэг нэмэх 30 муч те. Тийм үү. Гадаадчуудад зориулсан тийм. Илүү хүндэгээ бодвол илүү задгаа байдаг газар. Задгаа гэдэг нь илүү тийм халуухан секси байдаг. Бааранд оронгууд ерөөсөө л гадаад шар те улаан цагаан залуучууд чинь зүгээр дэвүрхээ тайлцсан тийм зүгээр савж идэг юм байлээ штэ. Тийм үү. Тийм яриа бол сонссон. За. Тэгээ хүндээ бол ерөөсөө жинхэнэ залуучууд их. Яг яг залуучууд их. Тэгээд хүндээгийн ихэнх баарнууд нь 30-аас доош байдаг. Тийм үү. Бүр лимиттэй. 19-оос 30 хүртэлх насны хүмүүс орох боломжтой. Тэгээ 30-аас дээш байх юм бол уучлаарай. Таны нас хүрэхгүй байна гэж нас чидэрчлээ гэдэг. Та Итэвэн руу явна уу гэд явуулдаг. Тийм үү. Тийм байдаг. За тэгээ Монголд бол би ганцхан баарнд л орж үзсэн. Ямар баар? Loft. Хаана гэдэг? I Loft гэд. Би өстой мэдгүй баар гэдэг. Талбай яг хажуудалдаг. За миний ингэ цаас Монголд алдартай сонсчихсан баарууд зүү. Choco лу. Choco. 505 гэж төстэй сонссон. Бага. 505 гэж нүг манай сургуулийн яг хажуудалд ингээд 505 байдаг хгүй. Тэгээ би энийг ингээ юу юм болдог анхандаа гайхчаад эсвэл энэ баар юм байна гэдэг. 505. Яг Мойсын хажууд. Яг урд нь гэдэг л шүү дээ. Номисангийн урдалт байдаг 505 гэх баар байдаг. Гэхдээ яах дайжгүй. Гэхдээ би бол тийш миш орж үзээгүй. Тэгээд ер нь Монголын яг оруулах лимит нь Солонгосын 21 нэмэх 21. Солонгосын яаж байгаа? Ярьж өгөл та байж. Монголын яг шоуны гудамж гэдэг юм бол хүүхдийн 100 гэж угаас хүмүүс мэдчихэж штэ. Тэгээд яг тэнд бол шоуны гудамж нь яг бүр ингээд бүтэн байдаг. Хүмүүс ингээд би хүүхдийн 100-аар зөндөө л явж үзсэн. Тэгээ ерөөсө баар олж хараагүй. Авгүй тийм. Солонгосчууд болохоор ингээд баарнууд нь бүр ингээд хаяг маяг нь ингээд тэгээ шууд хаалгаар нь ороод шууд баар руу ордог байдаг байхгүй юу. Тэнгүүт Монголд болохоор амар нууцлагдмал. Хаана байгаа мэддэггүй. Одоо Choco Moco хүүхдийн 100 мууч нь 100 мууч нь бол ингээл бүр ингээд дээшээ мэшээ тий 10 хэдэн давхар махвардаг. Тийм. Бүр ингээд амар мухар хаалгаар ингээд ондоо хаалгаар орж байгаа. Башаа би нэг руугаа байдаг мэдэг ч юм. Тийм байдаг гэж хэлээ. Би бол тэр Choco-гийн Мадугийн сургалтын урд ингээд сургуулийнх нь урд нь ингээд Choco гэж бичсэн. Энэ юу юм бол доо гэж бодож байсан чинь. Сүүл хүмүүс яриад ахыг сонсоод энд байт юм байна. Хаяг бол үүдээ. Тэгээ шууд яваад мэдхгүй юм бол яваад ороход бол олоход айгүй хэцүү юм шиг байлээ. Би бол тэгж бодсон. За тийм байна. За Монголын club experience туршлага мэдрэмж ямар вэ? Эхлээд ямарсан ингээд ороход тэг ингээд ер нь дотор цэцлэн ямар байсан? Над нэг сайхан нэг юм хараа өгдөгөө. Ер нь бол таг харьцуулахад уу. Харьцуулж үзэхэд бол ерөөсөө Солонгос баарнууд амар жижигхэн газар утган жижиг гэдэг байгаа ч юм. Ерөөсөө доошо би нэг рүү дандаа баарнууд нь доошо би нэг рүүгээ байдаг. Чаанд. Тэгээд би нэгтэй оронгууд амар жижигхэн. Тэгээ Монголынх болохоор ингээл ерөнхийн голдоо амар том ингээд одоо бүжгийн талбайтай тэгээ тойроод нэг тийм суудалтай ширээ мэрэтэй байдаг штэ. Байдаг баггүй юу? Тэнгүүт Солонгосын баарнд болохоор ерөөсөө
ерөөсөө тийм суух юм айгу хавар. Тийм үү? Дандаа ийм босоо ширээ байдаг. Аа. Тэгээд тэр ширээн дээрээ ингээд уух хамаа захиалаад тэр ингээд цэт аваад суудаг. Зогсдог гэсэн үг. К-драман дээрс л харж байхад бол ингээд ийм хоёр юм флортай юм давхартай нэг давхарт нь бүжгэлдэг гарууд тэгээ хоёр давхарт нь ингээд нэг юм заримдаа нэг VIP юм шиг ширэнд. Тийм их үйлдвэр төрөх надад бол төсөөлөгдөж шүү. Тэр нь болохоор яг нөгөө нэг Солонгос кинон дээр гардагчлан дандаа том баарнууд баггүй. Тэнгүүд яг солонгосчуудын өөрсдийнх нь яг үндсэн ордог баарнууд гэсэн үг. Мёндон хүндээ эдгээр чинь болохоор ерөөсө гадаачуудад зориулсан. Тийм аяллаар ирж байгаа хүмүүс зориулсан тиймэрхүү баар гэлж болно. Тэр хүндэд ер нь бол дандаа л ер нь ихэвчлэн бараг 101 70-80% нь ер нь л гадаачууд байдаг. Жилийн дөрөв л л. Окей. Солонгос чи ямар тэгэл шоутод гоё газар ах уу тэгэл их амар хүн амтай яа гэх юм шүү дээ. Би тэгээд анх удаа баар орж үзсэн сэтгэлээр зөвхөн энэ бүр Монголд орсон баар тий. Үгүй. Солонгосд орсноо яри Монголд орсноо яри. Анх удаа Солонгост бол яг баарны нас нь 19 байдаг. Тэгээ архины нас нь ч гэсэн 19 байдаг. Монголд болохоор архич, баарч, тамхич, вебч бүгдээрээ нэмэх 21 байдаг. Юу тамхич 18 сте. Үгүй. Тийм нэмэх 21 болсон сүлд. Оо ямар яа. Тэгээд Солонгост хамгийн анх баарнд орж үзсэн байхгүй би. За хууль ёсны нас маань хүрээд санжи нэг стори харж пүү гэж юу явж байгаа болоо гэж бодчихсон. Тэгэл би ингээл юугаач мэдгүй ингээл ихснэрээ дагаал ингээл орж байгаа байхгүй. Ааха. Тэгэл орсон чинь л ерөөсөө ингээд тэнд түн бунж гэж байгаа заяа. За. Тэгэл нэг ингээл баруун тишээ харсан чи тэнд нэг хоёр хүн үнсэлцчих юм бүр бинээ бүр барьж идэх нэ. Яа. Тэгэл ямар гоё юм бэ гэж нүдээ хаагаал буцаагаал зүүн тишээ ингээл харсан чинь тэнд нэг хоёр гай хоёлоо эрэхтэй. Үнсэлцчих. Ямар гоё юм бэ гэж. Нээлттэй шүү. Тий. Дахиад нүр буруулаад урагшаага харсан чинь тэнд ингээл нэг хүүхэн шонгийн модон дээр дээгүүрээ шалдан мөөмө гаргацсан бүжиглчих. Мөөмө гаргацнаа. Тэнгүү тэрийн тойроо баахан залуучууд пөө гэсэн зогсчих. За. Тэгэл би чи бүр шок нь орчих юм. Согтуул байгахдаа тэр юм ихтэй. Тий, ерөнхий жоохон согтуу. Тэгээд халаалттай гэх юм уу. Тэгээд би чинь ингээл анх удаа бааранд орж байгаа юм чи амар ингээл бүх юм ингээл минутны хувьд ингээл пүү гэл гайхаж байгаа шүү. Аа гэл. Тэгэл ингээл дуу муу яваал ингээл их нэртэйгээ ингээл бүжиглж байгаа байхгүй юу. Тэгээ ингээ бүжиглжсэн чинь ингээл талаас залуучууд хурж ирээл ингээл аж байгаа өгч ингээ задна ингээ танилцсан мэлцээ гэл зулгаагаал заяа. Гадаад залуучууд шүү дээ ерөнхий. Тэнгүүд би ингээ үгүй би ингээ үгүй танилцмаар байна цаашаа баймаа гингүүд. Окей гэж шууд ингээ холдчихдог. Тэр нь амар гоё. Айгуу тийм соёлтой шоуддаг. Тэг ингээ ямар ч хамаагүй ингээ залуутай ингээ зүгээр л eye contact хийгээд тэнгүүтээ тэр дуун дээр ингээ хамт нийлээд савдаг заяа. Гоё. Тэг гоё ингээ савчихснаа дуун дуусангууд чи өстө гоё бүжиглээ андаа гэдэг. Окей баярлаа гэж хоёр гараа ингээ хавсраад баярлаа гэж тэгээс хоёр шиг салдаг. Оо nice. Тэгээд шоудад бол гоё юм байна. За Солонгост анх удаа баарнд ороход бол нэг тиймэрхүү байсан заяа. Тэнгүүт Монголд анх удаа би лофт орж үзэж байгаа байхгүй юу? Тэгээ лофт болохоор 18 болон нэмэх 21 гэсэн хоёр ингээд сонголтоо тикет өгдөг. За. Тэгээд 18 нь болохоор нөө алкогол, ороод ямар ч алкогол хэрэглэхгүй. Тэгээд тим такстай оруулдаг. Тэгээд анх удаа лофт ороод үзсэн чинь амар ил хул байсан. Ил хул гэдэг нь хүн багтай гэсэн. Хүн багтай гэхээс илүү хүмүүс нэ амар ичимхий. Дандаа ерөөсөө л ингээл хитэн талд нэг ямгансан эдийнүүд ингээл луу хамаа барайл ингээл худлаа өнө ингээл жоохон хөдлөл зогсчихдаг. Тэгвэл би яадгийн анх нөгөө Солонгост баар ороод үзсэн хүн чи яг Монголд яг тэгж гоё баар орно гэж бодоод шууд ороод гол бүжин талбараа гараад савах гээд гэсэн чи намайг шууд хүмүүс ингээд амар сонин жигсэн нүдээр харж байгаа байхгүй тал. Яа энэ юу вэ гэж асуураж байгаа те. Яг тэгж байгаа. Солонгост зүгээр л оронгууд хүн болгон савж идэг тэгэл тэр дунд нь ороод ингээд савн заяа. Тэгвэл би бол ингээд төсөөлөгтэй ингээд одоо найзуудаараа ингээд аялд явдсан штэ. Тэнгүүд тэгээд бөөнөр ингээд зогсож байгаа бүжиглэх гоё. Тэнгүүд бусд нь ингээд суугаад ганцаараа бүжиглэхэр болдгоо. Яг тийм мэдрэмж авсан байх гэж бодож байна. Тэгдэг. Йоо тэгэл ингээд бүжиглэснэ. За би чи юу лээ яах вэ гэж жоохон өөрийгөө хумаал. За ер нь хүмүүсийг гартал жоохон хүлээе да гэж жоохон хоошоо суугаал ингээл байжингууд. Ер нь Монголд баарны яг ид авалцдаг үе нэг 2 цаг 3 цаг шөнийн 2 цаг 3 цагт ер нь хүмүүс ингээд ууж байгаа юмдаа бүр ингээд найлан хайтаад тэгээд бүгдээрээ талбараа гардаг.
Тэр хүмүүс нөгөө манай Gen Z үеийнхний чинь ер нь бол ер нь ингээд алкогольны ихлэ баг гэж хэлж. Тэднээс хэр яах юм бэ? Бүр шалс октябрь ингэсэн хүмүүс явж гин үү? Ер нь ховор шүү. Тийм. Альч Солонгоч чир Монголч тэр. Амар гоё тохируулаад уучдаг манай залуучууд. Тийм ээ. Тийм. Амар гоё тохируулаад тэгэл яг нэг гоё тийм гоё халаалттай үедээ амар гоё савж байгаа л тэгэл за окей тэгвэл одоо ингээд гар ямаар ч юм уу гэдэг. Тэнгүүт одоо бидний яг дээдлийн үе ингээд юу вэ? Generation millennium. Тийм мэдгүй марч англи нэр нь ямарсан millennial юм байдаг. Тийм. Монгол нэр нь millennium үеийнхэн гэж ярьдаг штэ. Тэр үеийнхэн болохоор өстө жиг тасартлаа уудаг хүмүүс. Зүгээр л тэнд ганц хоёр нэг тиймэр хүмүүс харагддаг байхгүй юу? За. Тэнгүүд ерөөсөө л нэг хэдэн гүзэтэй ах нар тэндээ ингээд нэг голдоо нэг цагаан арх тавьцсан. Тэгээ ингээд цагаан архаа тойруулаад дуусаад ингээд гарангуудаа гол талбайд ингээд хоёр гараар өгөж ингэж жоохон сум зааж ингэж бүжгэлж байгаа л талигаал унана. За яг нэг ганц хоёр хуруугаа дээшээ гаргацсан. Ганц хоёр хуруугаа дээшээ гоцоолгоцсон ингээд бүжгэлж байгаа л за болжээ гэж талигаал унаад өгнө. Ерөөсөө ингээд хавийн амтнд л нурж унаал заяа. Тийм үү. Манай залуучууд болохоор айгуу гоё халсан ч гэсэн яг өөрийгөө контролдод амар гоё тэнд бүжгэлж чаддаг. Тэгвэл тэр нас гойс аавш тайлбар тий. Тэгвэл заяа. Солонгосчууд охтууд хөгүүдийнх нь хувцлалт, клабын хувцлалт, Монголын охтууд хөгүүдийн клабын хувцлалт юу ямар хөө байна? Хэр нь илүү задгаа, хин нь илүү нэг юм. Ер нь ингээ харахад амар гоё байна. За ер нь бол Солонгосын хувьд бол охтууд нь нэлээд задгаа. Тийм үү? Бүр ингээд баг бөхснийх нь тал гарцсан хэмжээний тийм юп хүмүүсцэн явж байгаа чинь юм. Тийм үү. Би солонгосчуудыг ингээ бүр амар даруухан байх юм ба гэж бодсон шээ. Ерөнхий Солонгост 13 14-тэй хүүхдүүд 19 хүрээгүй байгаа шүү дээ. Тэд чинь 19 хүрсэн тийм хуурамч үнэлэх гаргаад тэрүүгээрээ шоуддаг. 13 4-тэй ээж үү? Тэгээд би бүр ингээд нэг удаа таарч байсан байхгүй юу? Яг ингээ өөдөнд нь хүлээгээ зогсчихсэн чинь амар ингээ хүлээлгдэг заяа. За Монгол баруун дээр ерөөсөө хүлээлгэхгүй шүү дээ. Тэгээд Солонгос баруун жижиггүй учраас хүмүүсийнхээ гарсан тоогоор нь буцаагаад хүмүүсээ оруулдаг. Тийм ингээд хүмүүсээ орохоо хүлээж идэв. Тийм орохоо хүлээж идэв. Очрлаад аргагүй шүү дээ үнэгүй юм чи. Үнэгүй юм уу? Ladies free. Зөв. Хүндэгийн бүх барнууд нь эмэгтэйчүүд нь үнэгүй. Эмэгтэйчүүд нь нэг 5-10 мянган вон-ы такстай байдаг. Монголын хүнтэй хоёулаа үнэтэй. Эмэгтэйчүүд нь 15 мянган төгрөгийнх ч юм уу, эмэгтэйчүүд нь 10 мянган төгрөгийнх ч юм уу такстай байдаг. Тэгээд Солонгос хүмүүсийн бол ерөөсө Солонгост байдаг тэр баард шоуж байгаа хүмүүсийн цовцлт ерөнхий жоохон задгаа. Тэгээд гадаадчууд бол ерөөсө тэр хувцсан дээр бол огт анхаардаггүй. Зарим гадаадчууд бол янзын гоё хувцалсан явж илээд л та. Тэгэхээр ер нь ихэнх нь тэгэл шорттой, тавчтай, подолгтой л явж идэг. Тийм шоудлтын соёл нь яг өөр байгаа. Тийм. Зарим хүмүүс бол шоудахтай аль болох ганглаа гардаг. Зарим нь болохоор зүгээр сайхан стрессээ тайлээ. За бүжиглээ. Тэгж явдаг. Тийм. Миний хувьд бол би амар тухтай хувцас өмсдөг. Яг бүжиглэхэд надад хамгийн тухтай хувцас би өмсдөг. Тэгсэн мөртлөө бас нэг за ингээд баард цэвэрхэн харагддаг, гой харагддаг. Баард авч байгаа даа энэ чи бас инхийн цагаан тагтааш цав цагаан юм өмсөж бас болохгүй даа гэж бодоод нэг харам марам юм өмсдөг ч юм уу. Тийм байдаг. За тэгвэл Монгол баарны хувьд бол биш үү? Манай охтууд амар ядцсан хувцалдаг. Ядцсан хувцлах гэхээр яах вэ? Одоо ингээд хүмүүс ингээд бааранд орох гээд ингээд хичээгээд ингээд хувцалдаг гэж сая тэглээ штэ. За. Тэнгүүд яг тийгэж хувцалдаг. Амар нүрээ бүр ингээд дараатал нь будцсан заяа. Тэгснэ ингээд амар ингээд хөх гаргасан юм топ моп. Тэгснэ ингээд амар юм юп ингээд. Тэгснэ ингээд яг тэр хувцсандаа баригдаад тэр хүмүүс бүжиглж чадахгүй ингээд ямбганаад байдаг байхгүй. Тэгвэл би яах нь вэ? Нэг дээгүүрээ нэг хөх мөх гаргахгүй нэг за нэг гарны шуу гарвал гарахаар нэг тийм бариухан шуу топ хар топ өмсөөл доогоороо нэг өмж шагаал тэгэл тийм зүгээр би жиг алцаагаад илгээс шууж өгч өгсөн амар гоё. За. Тэнгүүд зарим охтууд нь болохоор бүр аюу гоё штэ хүүдийн мүүдтэй гэж ааж өгдөг штэ. Тэр охтууд бол жиггэн бас наттай адилхан савдаг. Тэнгүүд нөгөө нэг савдаг охтуудын хувцас зүгээр эрэгтэй хүнд харагдах гад ядцсан охтуудын хувцлалч шал ондоо. Энэ хоёр шал ондоо. Гэтэ бас нөгөө талаар бас ин клабд гоё явж байгаагийнх гоё хөргөн зураг даруулаад тэгээд ер нь л юм хөөхөн болох хүсэлтэй тэгээд хөөхөн байж байгаа л клабд орох бас охтод ээж болно шүү дээ. Хөгөөдөд харагдах гал гоё хувцсан гэж бас юу баг. За бас тийм. Гэтэ тэрийг бол ихэвчлэн ер нь girls night-аар ер нь тэгж харагддаг.
Охтуудын тим дэйтер гэж харагддаг. Дандаа охтуудаараа явж байгаа нэг тийм өнөөдөр охтуудаараа л байна. Эрэгтэй хүн зүгээр түү мэ гэж гисэн байгаа охтууд бүр харагддаг байхгүй. Юус эрэгтэй хүн лөө бүр шилэмж харахгүй. Тэгээ эрэгтэй хүн ойртонгоо зүгээр цаашаа зайлцахтаа бид нар гоё юм савж ийн гэж хэлчихдэг байхгүй. Тэнгүү тэр охтууд болохоор өөрөө өөртөө таалагдсан гоё хувцастай. Тэгээ тэрэндээ баригдахгүйгээр амар гоё өөртөөгөө бүжгэлдэг. Тэр өөр л юм л тий. Миний одоо клабын эхлэл Монголд байх юм болоо Солонгост байх юм болоо. Би бол Солонгост нэг юм итгэдэг хүмүүстэйгээ л клаб ороод үзчих юмсан л гэж боддог. Тий, анхныхаа клаб гэлтэг. Ер нь бол клаб орохдоо ингээд жоохон итгэдэг хүмүүстэй хамт явцсан дээр. Хэрвээ чи ингээд за муугар бодоход штэ. За ингээд уугаад өөрийнхөө хэмжээг мэдэхгүй жоохон уугаад тасарчлаа гэж бодъё зэ. Тэнгүүд шууд тэр хүмүүстэй ингээд хэлээд за би ер нь тасрах гэдэг шүү намайг аваа яваараа гэж хэлчихэнгүүт тэр хүмүүс чинь чамайг авч явах хэмжээний хүмүүс үгүй юу гэдэг чи мэдэх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй ингээд нэг хогийн гаруудтай хамт явсан чинь цаас надад хаяачтай өөртөө жаргалыг бодъё. Чамаа шууд тэр ингээд тасарсан чигээрс нэг залуугийн гарн дээр зүгээр надад хай өөрөө авчих олно. Згээ орхио явчих хүмүүс байна уу? Эсвэл тэ за энэ маань тасарчлаа шүү. Энэ наадыг балеримнахаа гараас мань наадыг аваарай гэж чирээд аваа явах хүн байна уу? Би бол зүгээр зуршлагтай нөхдүүдтэй эхлээд орж үзье гэж бодноо. Хитэг туршлагатай хүмүүс шинэ хүн авч явахдаа жоохон дургу байдаг. А тийм үү? Би Солонгост анх удаа баанд орж үзэж байгаа шүү дээ. Тэгэл туршлагагуудаа л 2 3 дахь удаа их тэр юм уу? Туршлагагуудаа жоохон ингээ согтмор аядахгүй юу? Тэгсэн чинь ингээд надаас болоод тэр хүмүүс өөрийнхөө хүссэн хэмжээгээр шоудаж чадахгүй байнгут намайг амар тэр шааж гисэн. Яг хөө тэхэл юм байл л да тий. Яа ямар ядаргатай юм бэ? Тэгтээ шоудуулчихгүй. Тэгэл жоохон дургу байж байгаа л. Тийм болохоор ер нь жоохон хэцүү байдаг. Над ч гэсэн тэгж айгу хэцүү мэдрэмж төрүүлчихэж байгаа байхгүй. Тийм тий. Тэгэхээр ер нь бол яг гоё. Чамайг яаж исэн ч тэгэл за явъя гээл чирээл тулгаагаал гэрлүүч авч бол нүрий чинь будгийг арилгаал ус тасанд оруулаад унтуул. Ганц хоёр ороод үдцсэн тий гэхдээ. Окей, тийм байлаас гоё. Чиний төлөв гэсэн хүнтэй л бараар. Тэгвэл тэгэл чи чамайсан хүмүүс тэгж яхад чи ч гэсэн тэр хүмүүсийн төлөө байх хэрэгтэй байна. Тэгэл үнэхээр ингээд болохгүй болонгууд октоудаараа ингээл за алаа явъя одоо болно ингээл татаж чангаагаал тий. Тэнгүүт бас нэг юм анзаарагддаг. Ингээ баар нь орхоос нэг тип хэлж үгээ заа зөвлөө хэлж үгээ. За сонсъё. Тэр болохоор октоудаараа баарнд орж явах үед хэрвээ ингээд эрэгтэй хүн ингээд хурж ирэх юм бол тэр эрэгтэй хүн тэр найз чинь таалагдж гин үгүй юу гэдгийг шипигээр хэлж ингээд тохиролцсон гэсэн үг. Кодтой бол гэж юу? Кодтой болох хэрэгтэй. Одоо жишээ нь ингээл за бүжгэлжлээ. Тэгсэн чинь найз чинь хойноос нэг га ирж шүү. Тэгээ найзаагаа сонирхлыг мэдээж тэр нэг хүн мэдж байгаа шүү дээ. Тэнгүү за ер нь дайггүй сонирчхоор гай байна да гэж найз руугаа хараад толгой тогтогч юм уу эсвэл ингээл үсэж ихнийх хараар ингээл хийн заяа. Тэнгүү тэр охин чи ингээ харангуут за эн чинь ер нь найз маань давгүй гэж шүү. Алаа эргээ хараад идэ гэдэг. Таалагдсан шүү дээ. Таалагдаад ирэнгүүт окей болж ирэнгүүт нөгөө охин л надад таглаж шүүгээ буцаага жихний хойгоор хий. Оо nice. За окей одоо чамайг тэр залуугаас хорихгүй тэр залуутайгаа гоё бүжгэлчих гээл холоос ингээл найзаагаа хэр бүжгэлж ин хараад явчих юм. Тэгээ үнэхээр таалагдахгүй залуу хурж ирээд найзтай чинь наалдаад байвал найз чинь ингээл инээж байгаа л намайг аваарай гэсэн янзтай ингээд одоо жишээ нэг гар хуруугаар ингээд янз бүрийн хөдлөгдөг ч юм уу те. Тэнгүүт за мань хүнд энэ залуу таалагдахгүй шүү гэнгүүтээ шууд нөгөө найзаагаа аваад нөгөө залууг ингээ хөөрхөн түлхэгчих юм. Тэгвэл тэрээс асууя заяа. Одоо ингээл амар хөөрхөн хөлтөд ингээл баарнд орно ганцаараа ч юм уу хоёулахнаа ч юм уу. Тэр ингээд залуучуудаа ингээд татаж чангаад ер нь яаж аятайх юм жоохон соёлтой маягаар татгалцсан. Би ингээд бодсон байхгүй юу? Таны ингээд клабд орсон айгаа олон банд нар ингээд залуучууд ингээд хурж ирсэн гэхээр яаж татгал амар гоё ингээд бүжилдээ халцсан байдаг. Тэн нэг юм хажуу савсганаад байдаг. Юу гэж хэлэх хэвтэй байлаа гэж дотроо жоо төсөөлөд. За тэрийг болно шүү дээ. Ерөөсөө нэг гоё арга байдгийн. За одоо ингээл бүжиглжингууд ингээл залуучууд чинь ингээл хурж ирээл. Тэ ингээл за чи хаанахын танилцалтай гэл тэгэж штэ. Үнэхээр ингээд тэр хүнтэй танилцмааргүй дургу хүрээл ингээл би өөрөө бүжиглмээр байлаа штэ. Тэнгүүд тэр л байгаа ингээд нэг бол хилчин заяа ингээд. Би ингээд чи ингээд надад таалагдахгүй байна. Би зүгээр бүжиглмээр байна. Ингээд цагийн сайхан өрөөрөө баяртай гэл ингээл хилчин заяа. Шууд ингээд. Тэнгүүд тэр залууч нь окей гэд тэр юу хэлж байгаа юмыг ойлгоод өөрөө зайлна. За нэгдүгээр арга нь тийм. За тэнгүү тэгээ хилээд зайлахгүй хүмүүс гэж бас байна. За байгаа хөө. Тэнгүү тийм хүмүүсийн чинь болохоор ингээд бүр нэг юм нохоон аргаар аргалдаг байхгүй юу? За. Тэр арга нь болохоор ингээд одоо тэр хүмүүс чинь ингээд чамтай ингээд наалдах гад наалдаал ингээд тэгэн заяа. Тэнгүүт ингээд инээж байгаа л хөөрхөн түлхэн. Цаашаа бай гэж өөрөөсөө ингээд холбоорол түлхэн заяа.
За тэгээд түлхэнгүүт за биед нь хүрээ түлхэж байна гэвэл тэр хүн ойлгоод бас явж болно. За түлхсэн ч явахгүй хүмүүс гэж бас байна. За. Тэгээд түлхсэн ч явахгүй хүмүүс бүр ингээд чамайг таслах гад, тасруулах гад уух юм авчиж өгдөг заяа. Яа. За. Тэнгүүт нь тэр уух юм нь өөрт нь шахаж. Өөрт нь шахснаа. Инээж жагаад. Заваачаарэ гэж бүжиглээ. Инээж жагаад ингээд над өнгөт нь ингээд чи ингээд хальт ингээд амсан болоод уруулаа амсмар болгоод амдаа хийж байгаа тэр хүн чинь тэр уухан дотор юу хийсэн байгааг чи мэдэхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Амдаа ингээл халт ингээл хүргээл ууж байгаа юм шиг болоод ч юм эсвэл уугаад амдаа байлгаж байгаа хараагүй авахд ингээл сажиж байгаа пүү асгаж байгаа юм. Яа. Тэр хүмүүс чамайг ууч ингээ бодож штэ. Тэг ингээд одоо би уучлаа одоо чи уу гэд амруун түлхээд ингээд бүр цутхан заяа ингээд инээж жагаад уугаараа гэж цутгаад байгаа заяа. Тэнгүү тэр хүн чи уун. Тэгээд тэр өөрийнхөө өгсөн юм тасарнаа та. Тэгээд тасрангуут нь жинхэнэ хүзнээс нь зулгааж жагаад нөгөө чи аваа шидчихэн штэ. Оо ваа. Тэгээд шидчихэнгүү чи тэр хүн чи ингээд дальдчаа солилцоод ингээд хаана байгаагаа мэдэхгүй ингээд яваад унаад өгөн заяа. Тэгээд ингээд тэр дунд ч угаасаа хүн бүжиглж байгаа хүмүүс ингээд унаад өгөн штэ. Тэнгүүд хамаалагч нь хурж ирэл яаж нээж ингээл асуувал. Тэгээ аваач. Оо зү. Тэгээ хамаалагч нь ингээд хурж ирээд ер нь бол Солонгос тэр Монголч тэр хамаалагч нь ер нь эмэгтэй хүнийхээ талд байдаг байхгүй юу? Оо тэгсэн нэр хаа одооч. Тэгээ намайг бас Солонгосны бүжиглж яхад нэг гай бүр үнэхээр бүр дургу үргээд олдгоо. Монгол Солонгос гай. За Солонгос залуу. Тэгээд би ингээ амар гоё дуундар ингээл өөрийгөө мэдсэн гоё савж байгаа штэ. Цэнийг хажууд хурж ичээд ингээд намайг ингээд татаж хангаагаад намайг бүжиглүүлэхгүй. Тэг чин за болио ингээ хурж ирээд хажууд хурж ирээд хамт савбал бас гоё штэ. Тэгэхгүй ингээд намайг бүжиглүүлэхгүй ингээл тэрч мөврэл ингэж ингээд ахаар тийм амар согтуу байсан юм байна. Согтуу. Тийм дураараа би түр хайм муухай тий. Тэнгүүт ингээл би шууд ингээл түлхээл гэсэн чинь над руу ингээл уух юм сарвааж байгаа байхгүй. Тэнгүүт нь би шууд ингээл ууж байгаа юм шиг болол амдаа дүүртэл хийгээл байх хараагүй хаагур ингээс асгаж хаяал одоо чи уу гээл амруун цутгаал заа. Төрөний хаагаад хэрглэж тий. Төрөний хаагаад хэрглээл. Тэгэл цутгаж байгаа тэр чинь ингээл муус наатай юм болохоор бас уухгүй заа. Одоо болно чи өөрөө уу гээл тэнгүүт амдаа дүүртэл ингээ хийж байгаа л хошоогоо нийлүүлж байгаа л амруу пүү гээ үлээч. Яа, заахарсан. Тэгэл үлээчингүүд яах нь вэ? Тэр хүн амд нь орсон юм уухгүй гээ яа тийм мөнгөөр авсан юм аа. Тийм. Тэгэл хит удаа ингэж пүү гэж хийгээл нөгөө чин тасраал унан заяа. Тэнгүүт нь шууд ингээс нь зулгаагаал өөрөөсөө холдуулаад өөдрөө ингээл түлхдэг байхгүй юу? Тэсэн чи нөгөөч чи унаад өглөө. За. Тэгээ унсан чи ингээл хүмүүс ингээл хүү хаа яаж нээж ингээд тэнгүүт хамаалагч хурж ирэл яасан бэ энэ хүн танд ингээд тухгүй байлгсан гэж хасаж байгаа байхгүй. Тэнгүүт би шууд хэлж байгаа байхгүй. Наад хүн чи наваа бүжиглэхгүй наа гаргаад өгч болох уу гэл. Тэсэн чи окей би ойлголоо хэлчихье гэл. Тэгэл нөгөө зөвлөг аваад та одоо гарчих уу эсвэл зүгээр ингээд энэ хүнээс хол бүжиглэх үү гэдсэн. Нөгөө чинь за би тэгвэл яа гэл. Холд яв. Тэгэл Монгол харин тэгдэм болов Монголд гайгүй юу? Монголд ер нь залуучууд ер нь тэгж явах нь гайгүй. Тийм үү? Тий. Тэгж амар зууралдах нь бол гайгүй. Эсвэл би тийм юм үзээгүүдийч тэр юм уу? Ер нь бол залуучууд ингээл жоохон ингээл ширүүн хараал жоохон ингээл лөхөж мүлгчээл тэгэнгүүт залуучууд окей гэж холдчихдаг. Тэгвэл болон зүгээр те. Ер нь бол нэг татгалцсан байхад бол тэгэл болно шүү дээ. Тэгээд бас нэг юм байдаг. Хитрхи их нүүр өгөөд баарн дотор ингэж бүжиглээд гараад явхаар хойноос дагаж гарч. Хамт явчаач гэж зулгаагаад идэг хүмүүс идэв шүү дээ. Тэгэхээр хитрхи их найлан хатж болохгүй. Ер нь бол чи таалагдахгүй шүү гэдэг нь хэлчихнэ. За. Тийм л байна да. За ямар сонирхолтой юм бэ те. Клаб да. Тэгээ ер нь бол тийм жоохон туршлагатай хүнтэй хамт орчин зүгээр. Тэгээ туршлагатай да ер нь эмэгтэйгээ найз хамт явж байгаа хүмүүстэй гэсэн сэтгэлтэй хүнтэй явцсан бол зүгээр. Гоё advice байна. За тэгвэл ер нь клабд ороод хүмүүс ер нь бие бинийгаа ер нь шоолох нь хэрэгтэй. Тэр охины бүжиглж байгаа хараа, тэр залууг хөдөлж байгаа хараа гэдэг ч юм уу. Тэр залууг хувцалтыг хараа. Тэрхүү юм хэр байд юм бол. Тиймэрхүү юм ер нь бол яг хоо дотоод фракцтай л явна. Дотроо л явах. Чааж байгаа бол хэлэхгүй. Найзад дотроо л явна гэсэн. Найз дээр харж тэр нэг тагийн өмдийгээд хардаа гэж хоорондоо инээлтэн заяа. Тэрнээс яг клубд байгаа танихгүй мэдхгүй хүмүүс бүгдээрээ нийлж байгаа нэрийг аваа шоолно гэсэн ойлголт л байхгүй. За бис бодж илээ нэг тийм өмсөд ингээд явал клан охтууд ингээд харчаал ингээд бүлэддэг ч юм уу тийм байх юм болов яах юм. Ерөөс тийм байхгүй. Гадаадчууд бол ерөөсөө ингээд амар гоё нэгдэн уусаж эмгтээчүүд нь шүү дээ. Хоорондоо танихгүй гэсэн нэгдэн уусаж гоё савч чаддаг. Тэр нь гоё тий. Тэгвэл Монгол охтууд болохоор
зарим охтууд нь бол амар хөрхи инээгээл ингээл өө чи ямар гоё бүтээлтэй юм бэ гэж нийлэл савах тохиолдол байна. Тэнгүү зарим охтууд нь ингээд хилам зохион хийгээд энэ хот яах гэдэг юм бэ гэсэн янзтай ингээд дургу ингээд ингэж мэх тохиолдол байдаг. Тэнгүүт бас нэг ялгаа нь Солонгост ингээл одоо бүжиглж байгаа л хальт ингээд гараа хамаа санаандгүй ингээд гараараа ингээд хүн зогч штэ нэг охин зогчноо. Тэнгүүт оо яана ста sorry уушлаарай гээл тэнгүүт нөгөөслөө оо окей асуудалгүй гээл нөгөө охин чи энийг л өнгөрөө зөө. Тэнгүүт Монголд болохоор тэгхэн айгүй ховор байдаг. Хальт ингээд гараараа зогчингууд шууд ингээд яагаад байгаа ингээд хэрүүл хийгээд зарим охтууд нь болохоор оо окей гэж зүгээр. Тэгээ тэрнээс бол ер нь клабын зодоо хэлт юм шүү. Магадгүй шүү. Тэгдэг. Тэгтээ бас тэр нь одоо юунаас үлд юм бол та тий culture-наас нь бол тийм үү альсвал манад ч одоо клаб бол орж ирээд зөндөөл утцсан баймаар юм. Уул нь Солонгостой адилхан л их хугацаанд клабдаж явж байгаа хүмүүс ээжид. Тэгтээ яагаад өөр юм бол та. Улс улсынхын соёл гэдэг юм байгаа хаа. Тийм тий. Тэгээ бас нэрэ клабын DJ нар ер нь ямар хуу дуунууд тавьж гин. Гадаад дуу их тавьж гин үү, Монгол дуу тавьж гин үү? Ер нь яг яаж гин? За, тэрний талаас сонирхолтой юм байна. Солонгост бол дандаа гадаад дуу тавьдаг, англи дуу. Тийм үү? Тийм. Тэгээд тэр гадаад хүмүүс их орж ирдэг болохоо тэгээд тийм. Тэгээд Солонгост бас Монгол бар байдаг. Монгол дуу явдаг, монгол хүмүүс ордог. За. Мета гэдэг бар байдаг байхгүй? Сонссон байна. Тийм. Амар од баа шүү тэр бол. За. Тэгээд тэнд бол монгол дууг ремикс хийж явуулдаг. Тэгээд монголчууд аяг их ордог. Тэгээд тэрнээс Монгол дуу сонсох гэвэл тэнд орж болно. Хэрвээ гадаад дуу сонсоод үнэхээр гадаад дуутай гоё савъя гэж бодж ивэл тийш орж болдог. Монголд болохоор ер нь холимог Монгол гадаад холимог. Эхэндээ ингээд яг халаалт явж явах үед дандаа гадаад дуу тавьдаг. Тэгээ яг ингээд эд савсан үед Монгол дуугаа тавьдаг. Жишээ нь ингээд ямар дуу вэ? Сая сүүлд ороход нэг дуу тавьдсан юм аа. Монгол охины ямар юм ч үлээ. Нэг гинжин минжингийн ч юм лөө. Нэг тийм өнөөснөө гэдэг. Өнөөснөө хоёр хавирга бибэтэрэхгүй гэдэг тулгаад дийдэхүү гэдэг тийм дуу. Тэр дуу шин сүүлд амар алдартай байсан TikTok-оор. Би ерөөсөө мэддэггүй байж тэгсэн чинь TikTok-тоор ингээд бахан гарч ирээд би энэ ер нь клуб тэгвэл галзууд байна да. Би бас тэгж бодсон. Яг Монголын клубын оргил цагийнхан тэр явж байгаа дуу нь яг тийм Монгол тийм галзуу савдаг nice. Тэр нөгөө нэг хий өдрий десант өдрий дуу явж гэнэ үү? Явдаг юм бэлээ. Тэгээд Солонгосын яг оргил цагийнхан яг дуу нь болохоор нөгөө нэг In New York гэдэг үү штэ. Тийм үү. Jungle with dreams are made of. There's nothing to keep us. Тэр дуу яг Солонгост яг жинхэнэ баарны оргилд явдаг. Тэр миний хамгийн сонсдог дуу. Тэрнээс чи яаж бүжиглэх юм? Чи нэг юм уянгасан дуу юм шүү. Тийм. Гэхдээ яг тэр амар гоё дөхөхгүй. Remix хийгээд юм beat нэмдэг. Тэнгүүт яг тэр ингээд Нью-Йорк гэж орилж байгаа үед нь бүгдээрээ мэддэг учраас бүгдээрээ орилоод бүгдээрээ тэр мэдрэмжийг мэдрээр санагдчих ш. Яа, тэр дог мэдрээл бүр ингээд бүжиглэхэд oh my god. Тэгэл макарона бас явна. Макарона ингээл дуулаад те push up бас явна. Миний мэддэг хитэн доонод бол тийм л байна. За гоё л гэдэм юм тий. Гэтэ угаасаа тэгэл ямар ч доо байсан битийн мэддэг мэдэрсэн байхад бол бүжиглэхээ бол олчих واخ тий. Тэ ерөөс. Ямар ч хамаагүй би бол ямар ч хамаагүй мэдхгүй дуу байсан ч гэсэн битийн мэдэрээс авч өгсөн. Нэг тогтмол юм сонсчих юм уу. Тэ ерөөсөө зүгээр зогсно гэж байхгүй. Савл. Яа Монголд болохоор бас нэг дунгаа монгом байдэн штэ. Өрхөн татж өөрингээгээ. Тонор зүн тонтой хоолоо гэх. Тэр мэрэгч байгаа remix хийж орж ирж штэ. Тэгвэл бас гоё те. Дээр үеийн доонуудыг гоё шинжлээд тэгээд Lumino-гийн бас доонууд маудыг ингээд амар гоё. Хөдөгари гэж мэдгийж байгаа юм гоё remix л оруулж гоё. За та юу нэштэй гоё. Одоо ингээд анх орж байгаа над шиг заяа. Арайч болоогүй л та одоохондоо би бол 2 жилийн дараа марнаас. Ер нь одоо ингээд клуб орж ирэх ч байгаа охтуудад заяа. Ер нь зөвлөх яг юм хэлбэр алтчиг үнээр 3 зөвлөгөө юу байх вэ? Бүр ингээд шигшээд бүр хамгийн жохол 3-ыг за баарнд ороод амар гоё бие авч яваарай л гэж хэлээ. Одоо бие авч явах хэрэг яана гэсэн. Одоо ингээл таарсан хүн болгонтойгоо наалдаад байхгүй. Үнэхээр ингээд харж байгаад үнэхээр за яг энэ залуу үнэхээр дэжгүй юм байна да гэж бодсон хүнтэйгээ л нэг хальт нэг бүжиглэл. Тэгэхгүй ингээл хурж ирж аяжи асуусан хүн болгонтой ингээл наалдаал бүкс бүрөө бариулаад ингээд бүжиглэхэр тэр охин яг үндэ тэр бүжиглэлт бад амар
үн цэнэгүй харагдаж байгаа юм. Тэнгүүт залуу ойртол ирэнгүү за үгүй баярлаа баяртай гэж түлхэж байгаа хүн бол тэнд бол амар гоё харагдаж байгаа юм. Зөө. Тэгэхээр жоохон ингээд өөрийнхөө үн цэнийг мэдрээд амар гоё байж чадаарай. Охтуудтаас клуб руу залуу арах гэж ордог хүмүүс байгаах. Тий. Ер нь бол тэгсний оронд гоё шоуд стресс тайлах гэж орсон байх тий. За тэгээд нэгдүгээр зөвлөгөө нь тийм. Хоёр дахь зөвлөгөө нь болохоор юу гэмээр чинь тий. Амар гоё have fun уурай. Fun гэдэг чинь. Have fun уурай. Зүгээр л гоё хөгжилдөх гэж ороорой. Тэндээс хүмүүс юу гэж бодох хамаагүй тий. Хүмүүс юу гэж бодох хамаагүй тэндээс стресс хайх хэрэггүй зүгээр л тэнд гоё зүгээр л стрессээ тайлаарай. гэж хэлээ. За тэгээ гуравт болохоор тэгэл хамт явж байгаа хүмүүсээ маш сайн таньж мэдэрээ. Итгэлтэй хүмүүстэйгээр орой. Тэгэхгүй тэгэл ямар мэддэхгүй хүмүүстэй орчдөг өнөдөлн тэгэл нэг залуугийн ширээн дээр очиж суугаал гой хасаа бариулал мөм зүүн бариулал дагаал буудал ордог ч юм. Тэнгүү чи тэрэнд нь ингээд дургу байдаг ч юм уу. Хүчлэлтвчээ шахалтаар явдаг ч юм уу. Тим юм байгуух байдаг болохоор яг хамт явж байгаа хүмүүсээ зөв сонгороо л гэж хэлээ. Нэмэлтээр нөгөө нэг би энэ тентийн YouTube ингээд сувгуудыг үзээ сонсож байхад солонгост ингээд уух юм айгүйх юм хийдэг болсон. Тэгэл ингээд цогтоогоол тасраагаал бүр ингээд унтуулаад тэгэл ингээд айгу зэрлэг үйлдэл ингээ хийдэг гэ тэгээд хүчнэж мүцэнжтэй янз бүр болдог гэд тэгээд сонсонгууд бас ер нь уух юм та ер нь уух юм ер нь хэр уух вэ гэдгийг айгу тохирж уух хэрэгтэй юм шиг бас санагдчихсэн. Тийм. Өөрийнхөө ер нь хэмжээг мэдсэн байх хэрэгтэй баарнд орохоос өмнө. Тэгээ ер нь одоо манай аав ээж хүртэл хэлдэг байхгүй. Чи ингээд аав ээжийнхээ хажууд байхдаа хэр хэмжээнд дуудгаа мэдээд авчих. Тэгээ за ер нь энэ хэмжээнд хүрээд би болох хэрэгтэй юм биш үү гэдгийг мэдчих юм бол дараа нь хинтэй ч хамаагүй уусан тэр хэмжээгээ мэддэг учраас тэр газараа зогсож чадна. Тэгээд баарнд ороход бол хүмүүс задгаа юм өгвөл битээ ав. Задгаа уух юмыг бол уугаад хэрэггүй. Харин яг ингээд лацтайгаа яг таглагны онгоог бол пими өгдөг штеп хүмүүс. Тэнгүүт нь яг окей баярлаа гэд авдаг ч юм уу. Гэтэ ер нь бол би баарнд тэгж хүнээс уух юм авах амар дургу. Ер нь ч хэцүү хаа. Амар дургу. Тэгээд угаасаа багаасаа ч юм уу ингээд надад амар сургацсан байдаг гэсэн юм. Эрэгтэй хүн эмэгтэй хүнд зөв зүгээр юм өгнө гэж байхгүй. Гэтэ ер нь хүнд зөв зүгээр юм өгнө. Тийм заавал хариу харж л байгаа тийм. Заавал нэг хариу хардаг байхгүй юу. Тэгээд солонгост бас аягүй тэгдэг байсан. Залуучууд ингээл бүжиглж гот би чанд уух юм аваад өгөө л доо гэдэнгүүт яах юм бэ хэрэггүй гэл бүр ингээд надад авч өгөхгүй намайг чирээд касс руу авч яхад би шууд тэр хүний түлхээл би өөрийнхөө картыг гаргаад би өөртөө уух юм авчдаг. Nice. Тэнгүү тэр залуу хүртэл намайг бүр ингээд амар биширж өгөхгүй. Оо чи ямар би аваад өгье гэж чинь үгүй би өөрийнхөө амиг өөрөө авчих чадaltaй. Чи хэрэггүй яах юм зүгээр. Харин авч өгье гэсэн сэтгэл чинь баярлаа. Гэж хэлээл өөрийнх нь ууж байгаа юмтай авсан юма тулгаал тэгэл гоё яваад өгч. Гоё. Тэр чинь өрслээд ингээ бодоход ч гэсэн амар гоё харагдчих. Амар тийм гоё. Тийм өөртөө итгэлтэй. Би даасан тэгээ энтэй энэгүй баг болчих. Би өөрийнхөө уух юмыг зохицуулж гэдэг. Тийм цөөрөн дээр байх хэрэгтэй шүү. Та нэг ганцаараа клабдж үзсэн үү? Стоггүй. Дандаа нэг хань татахгүй бол өстой худлаа. Тийм үү? Тийм. Яаж иж байгаад нэг хань татахгүй бол үнэхээр худлаа. За тэгвэл клабын дараа эсвэл өмнө нэг заавал хийх ёстой нэг юм тийм үйлдэл байдаг уу? Тэгээ клаб орохоос өмнө итгэцэн дээр идэв шүү. Орсныхаа дараа итгэцэн дээр идэв шүү гэдэг ч юм уу. Орохоос өмнө ер нь жоохон бүүстэл зүгээр. Тэр нь ууцсан зүгээр гэсэн үг. Халаалттай орцсон зүгээр. Солонгост бол дандаа тэгдэг. Ерөөсөө жоохон ингээд сууж архины газар ингээд архины мухлагт сууж байгаа жоохон архи ууж байгаа өөрийгөө халааж байгаа тэгээд ороод бүжиглэхэд бол асуудал гэдэг. Магад дээрэн дээр ч юм уу те нэрнэсээ. Тэгэхгүй ив ирүүл тэр бааранд орвол тэр жоохон хэцүү. Бүжиглэхэд жоохон хэцүү бие барьж мэрдэг. Тэгэх бах. Тэгвэл жоохон халаалттай оронгууд ч гоё шавж байгаа. Тэгээд тийм. Яг гоё ингээ халаалттай орвол зүгээр. Тэгээд гарсныхаа дараа бол ерөөсөө ямар ч хүн амьтантай зурдалтгүйгээр зүгээр л гоё цэвэрхэн найзуудтайгаа аваад гоё гэрлэгаа болгоомжтой хараарай л гэж хүсье та. За өстой гоё зөвлөгөө бас гоё л хэлээ. Окей, за тэгвэл одоо би баар. Тэгвэл Монгол баарнд ч юм уу Солонгосын баарнд ингээд тийм юм байдаг байгаасай ийм байвалсан бол дээр байсан ч юм уу тийм байдгүй. Солонгосын баарнд байсан гэхдээ Монгол баарнд байгаагүй. Нэг тиймэрхүү юм байдгүй. Одоо тийм одоо юу гэдэг жишээ нь одоо 0-т тийм байдгүй ч юм уу. Нэг тиймэрхүү юм байсан. Ер нь бол манай Монголын баарны 0 амар цэвэрхэн. Оо тийм үү? Амар цэвэрхэн.
ингээд үйлчлэл ингээд цэвэрлэгчнэр нь ингээд ерөнхийн нэг цаг тутамд ч юм уу эсвэл 2 цаг тутамд орж цэвэрлдэг тэр нойлыг. Тэнгүүд Солонгост болохоор баар нь бүр утгаараа бүр хог. Тийм үү. Зарим нойлнууд нь ингээ бүглэрсэн, ус нь бүр ингээ халиад гараад ирсэн. Ямар мухай. Магадгүй нэг үнгүү тэгээ баахан хүмүүс ингээ орж гараад идэг болохоор айгу хэцүү юм болов. Тийм болохоор Солонгос баарны нойлын хувьд бол жоохон тийм асуудалтай байдаг. Тэгээ Монгол баар бол айгу цэвэрхэн нойл. Зөө. Тэгээд нэг юм нь Солонгост ингээд яг баарнд ингээ савж байгаа хүмүүст ийм одоо бенгалийн гал шиг ийм оргилдог ийм гал өгдөг байхгүй юу? Тийм. Яг дууныхаа оргил хэсэг дээр. За. Тэгээд тэр ингээд тайзны хэсэгт хин илүү гоё савж ийн тэр хүнд ингээд бенгалийн гал өгдөг заяа. Nice. Авуулцтай бөө улам саваад идэх байхгүй юу? Тэнгүүд би бол Солонгост баар орох болгонд л тэрийг авдаг заяа. За. Тэгэл ингээд савжингууд ингээд гал ингээд ажилтнаас нь ингээд хүрээд ирэн заяа. Тэгээд тэрийг аваад ингээд бүр савангууд хүмүүс тэрийг хараад орилол бүр саваал заяа. Тэнгүүд Монголд ерөөс тийм байдаггүй. Тийм. Тэр яг ингээд Солонгост бол ингээд бүр engagement engage хийгээд бүр тэр бүжиглж байгаа хүмүүсийг улам бүжиглүүлэх гээд тий улам удаан хүмүүсээ бүр удаан байлгах та тий. Тиймэрхүү юм бол хийдэг л юм байна. Уух зүйлийн хувьд ер нь аль нь илүү үнэтэй хямдхан ер нь ямар хөө байсан? Монголд бол уух юмны үн жоохон үнэтэй. Тийм үү. Одоо жишээ нь нэг ийм шилтэй пив 15,000-аас 20,000-ын хооронд байдаг. Тэгэхэд чинь зүгээр нэг дэлгүүр супермаркетад нэг шилтэй пивч үсрэл 6-7,000 5,000 гэж байгаа шүү дээ. Тэнгүүд баарнд болохоор 20,000 10,000 гэж. 2 3 тэгээд тэр нөгөө нэг сет метүүд нь болохоор шишаа мишатай виски мискет тийм сетүүд нь болохоор 500,000 сая 500 300,000 200,000 гэд эхэлдэг заяа. Окей. Бүр амар галзуу шоудыг гэх юм бол баг сарын цалингаа өрчих юм шүү дээ. Ерөөсөө л нэг сая хэдэн зүйтэй байхад бол чи галзуу тэр өдрийг өнгөрөө шатна. Солонгост болохоор гоё коктейлүүд гардаг. Одоо ийм литрийн коктейл мөхтэй. Тэгээ задгаа тэр нь ингээ хэдэн талаасаа соруулаар ууж болдог. Тэгээ тэр нь болохоор өсрэл нэг 20,000 вон. Монголоор бол 45,000 50,000. Пивнүүд нь болохоор өсрэл нэг 10,000 вон ч юм уу. Яг гоо Монгол руу шилжүүлэх юм бол адилхан тийм. Солонгост бол гайгүй. Солонгост бол угсаа үнэн угсаа гайгүй. Тэгээ сет метүүд нь болохоор ерөнхийн 100,000 воноос эхэлдэг ч юм уу. Хамгийн дээдлийнхэн сет нь нэг 500,000 воны үнэтэй сет мет. Окей. За тэгвэл ер нь бол тэгээ шоуд ханд бол тодорхой хэмжээний мөнгөтэй тэгэл тэгээд гадаа очролдог гэдгсэн шүү дээ. Тэгээ очролж явах хугацаанд ингээд сет юм буюу 100,000 хэдэн 100,000-аар авдаг сетүүд авах юм бол шууд очрогоо ороод ширээн дээрээ суугаад сет авчих. Тийм бас юу ирэхт байдаг. Тэгээд юунд болохоор Солонгост ийм юу дардаг байхгүй штамп дардаг байхгүй гаран дээр нь. Тэгээд тэр штампаа ингээд даруулчаад баарнасаа гарч яваад өөр бааранд орчоод буцаагаад орж ирэхэд штампаа шууд үзүүлэл очрог ордог. Зү. Монголд ч гэсэн ер нь тэгдэг байх гэж би бодож байна. За хоёулынгийнх нь энэ 2 дахь дугаарын урт бол нэлээд явчлаа. Хэдэн минут болсон бэ? Одоо нэг 40 минут болох чинь 38. За. Ерөнхийдөө дуусах тийш шоу бол ерөөсө дуусахгүй байна. Дуусахгүй ингээд энэ нэрэг чинь бүр яриа л баймаар ингээд юм байна. За ер нь бол миний хувьд бол ямар ч байсан ойлгосон тэгээ сонсоод сурсан гэх юм уу те юм бол ямар ч бар орохдоо бие зүү авч явах юм байна. Гоё ихтэй хүмүүстэйгээ явах юм байна. Хүнээс ичихгүй юм байна. За тэгээд уух юмдаа анхааралтай байх юм байна те. Окей. За тэгээд Монгол Солонгос баарнуудын ялгаа бол нэг тиймэрхүү байсан. За тэгвэл ер нь бол дуусах уу да. За ерөнхий тэгээд вэсэм нэг юм хэлчихөө. За би чамайг би боддیں۔ Охин дүүгээ чамайг ер нь анхны удаагийн баарын үзүүлэе гэж боддог. Би сая бодлоо. За ер нь нэг баар ахтай анит оруулах голзуу байна гэж бодлоо. Тэнгүүт анх удаа үзэж байгаа хүний хувьд бол амар шин соргог юм байгаа шүү дээ. Тэнгүүт би тэрийн зөв ингээд тайлбарж өгүүлээ. Амар гоё. За наад чи реакшн өндөртэй. Тэгэл нэг савчих юм бол тэг бүр байхгүй болчих юм болоо гэсэн. Тэгэхээр ер нь анхныхаа баарын наттай ихт итгэлтэй нөө. Итгэлтэй нөө би сая бодцсон яг за анит орох юм да. За 2 жил намайг хүлээшээ байна. 2 асуудалгүй асуудаг. Зүгээр тэр жинкнээсээ бүр нэмэх 21 гэсэн юм авцгаа. Митөө одоо энийг уучхоо гайгүй дээ. Одоо ер нь ууха болно шүү. Одоо хоёул ер нь явна шүү гэж заяа. Тэгэл гэрт нь оруулаад окей за одоо унт гээл. Тэгэл гоё их юм. Гоё явуулнаа. За окей. За дуусах уу? За дуусгая. За. Хамгийн сүүлчийн үг буюу
бидэнд инээмсэглэх шалтгаан их байна. Өглөө байна. Эрүүл байна. Ажил байна. Залуу байна. Боломж байна. Хайртай хүмүүс маань байна. Кофе, нар, хаяа үйлч хүртэл байна. Бид уучлсан, мартсан. Дурсамжулдаж ирээдүйч байна. Болон бүтэн гэдгээ мэдэж байгаа. За тэгээд маргаашийн подкастт хамт байсан бүгдээрээ баярлаа. Yes. За тэгээд удахгүй бас дараагийнхаа дугаарыг бас нэг олон хонохгүйгээр оруулна гэж бодож байна. Тэгээд энэ подкастаар бас өөртөө хэрэгтэй зүйлсийг бас авсан байх гэж найдаж байна. Yes. Тэгээд авах гэхийн ухаанаар хандаарай. Тийм. Хөвгөлтэй байгаад инээсэн бол гоё байна. Хүмүүст инээсэн сонирхолтой байлаа. Тэгээд яг өсвөр насны сурагч тэгээ охины эмэгтэй хүүхдийн хувьд яг юм adulthood те ингээ young adult буюу ингээ насанд хүрсэн эмэгтэй хүн болоод клуб ороод шоудах тийм шоуны соёл бас сонсоход бас сонирхолтой байлаа. Ялангуяа бас Монгол Солонгос хоёр өөр улсын шоуны амьдралыг бас сонсох бүр сонирхолтой байлаа. За мэдлэгээ хуваалцсандаа таатай байна. Баяртай байна. Сурсан баяртай байна. За тэгээд дуусах. За бака. Bye.